Сайн байцгаана уу? Энэ удаа та бүхэндээ шөнийн цагаар ойр ойрхон шээхийг зогсоох 1 минутын дасгалын талаар зөвлөгөө мэдээллийг хүргэж байна. Ойр ойрхон шээс задгаарах зэрэг шээсний замын асуудлууд нас ахих тусам нэмэгдэж амьдралын чанарыг бууруулдаг. Амьдралаас бүрэн дүрэн таашаал авахын тулд шээсний замын асуудлуудтай нүүр тулж тэдгээрийг сайжруулахын тулд идэвхтэй ажиллах нь чухал юм. Японы шээс задгаарах үйл ажиллагааны нийгэмлэгийн хийсэн тархвал судлалын судалгаагаар 20 ба түүнээс дээш насны хүмүүсийн 77.9%, 40 ба түүнээс дээш насны хүмүүсийн 82.5% нь шээсний замын ямар нэгэн асуудалтай тулгардаг болохыг тогтоосон байна. Шээсний замын хамгийн түгээмэл асуудал бол ногтуурын бөгөөд нэг хүн шөнийн цагаар дор хаяж нэг удаа сэрээд бие засаг газар ордог. Энэ бол эрэгтэй эмэгтэй хүмүүсийн аль альных нь хувьд хамгийн түгээмэл асуудал юм. Шээсний замын асуудал нь янз бүрийн насныханд ажиглагддаг боловч нас ахих тусам илт нэмэгддэг. Учир нь шээсний сүвийг чангалж сулруулдаг булчин, давсгийг тэлж агшуулдаг аасхны ёроодын булчингууд нь нас ахих тусам суларч шээс задгаарах асуудалд хүргэдэг байна. Гэсэн хэдий ч ихэнх хүмүүс зүгээр л настай холбоотой гэж бодоод эмчлүүлэхгүй орхидог талтай. Японы шээс бэлгийн замын эмч судлаачдын хамтран гаргасан ойр ойрхон шээс задгаарах асуудлыг өөрөө шийдэх 1 минутын цогц дасгалын номын талаар танилцуулж байна. Энэхүү номд эмч нарын дэвшүүлсэн шөнийн шээс бол давсагны биш, хөлийн хавнгийн асуудлыг гэрийн нөхцөлд эмчлэх боломжтой 1 минутын дасгалуудыг тодорхой зааж өгсөн байдаг. Ахмад настан болон дунд насныхны дунд тохиолддог шээсний асуудлыг наслалтаас үүдэлтэй заавал зөвшөөрөх зүйл биш, зөв дасгал хөдөлгөөнөөр эдгэрэх боломжтой эмгэг гэж үзэн дараах тусгаалсан дасгалуудыг заадаг байна. Шилдэг урлагч нарын заадаг хамгийн сүүлийн үеийн 1 минутын дасгалууд. Үүнд дасгал 1. Арцг ёроолын булчин чангалах 1 минутын дасгал. Сандал дээр цэг суух эсвэл дээшээ харан хөвтөөд шээсээ хааж байна гэж төсөөлөн арцгийн суур булчин 5 секунд маш хүчтэй чангалж мөн 5 секунд суллах үйлдэлийг 1 минутын турш давтан хийгээрэй. Үүнийг номонд анус чангалах дасгал гэж маш энгийнээр тайлбарласан байдаг. Өгзгөө биеийн төв рүү татаж хэмнэлтэд чанга гатгаж байна гэж төсөөлөө 60 удаа давтан хийгээрэй. Сандал дээр суугаад 10 градус урагш бүхий зогсож байх үеих шигээ өгзөгний булчин чангалаарай. Энэ үе суудал болон өгзөгний хоорондох булчингууд хөдөлж байгааг мэдэрч хийх нь чухал юм. Энэ дасгал нь давсаг болон шээсний сүвийг барьж байдаг арцг ёроолын булчин чангалах дасгал юм. Шээс ойр ойрхон хүрэх, ханиах, найтах үед шээс дусах, шээс задгаарах зэрэг асуудлыг шийдэх арга юм. Дасгал 2. Шилэгний 1 минутын дасгал. Өдөржин суугаа эсвэл зогсоо байснаас болж хөл рүү буусан шингэн шүн хэвтэх үед бөөр рүү шахагдаж шээс болдог. Өдрийн цагаар ялангуяа үдээс хойш 16 цагийн орчим сандал түвшин зогсоод өсгийгээ дээш нь 20-30 удаа хэмнэлтэд өргөж шилэгний булчинг ажилуулаарай. Шилэгний булчин ажилласнаар хөлийн хавн шүн болохоос өмнө цусаар дамжин өдөр нь шээс болж гадагшилдаг байна. Сандал дээр цэг суугаад 2 хөлөө урагш сунгаад зөвхөн өсгийгөө газарт наагаад хөлийнхөө хурууг өргөөрэй. Бүх хөлийн хурууг чанга атгаруулна. Ялангуяа эрхийн хуруунд онцгой анхаарал хандуулах нь чухал юм. Энэ дасгалыг 60 удаа давтан хийгээрэй. 3 дугаарт нь унтахын өмнө хөл өргөх дасгал. Шөнө унтахаас өмнө хөлн туримтлагдсан хаванг урьдчилан гадагшлуулах арга юм. Ор эсвэл буудан дээр дээшээ харан хөвтөөд хөлн доороо зөөлөн дэрвэж хөлөө зүрхэн түвшнээс 10-15 см байрлуулаарай. Энэ үед хөлний гүнд байсан шингэн унтахаас өмнө биеийн дээд хэсэг рүү урсаж унтаж амархад туслах болно. Энэ биеийн доод хэсгийн хаванг бууруулахад үр дүнтэй байдаг.
Дасгалыг 15-30 минут хийгээрэй. Хөлөө өргөсөн байрлалд байлгаж цусны урсгалыг сайжруулахын тулд хөлийн хуруунуудаа ойролцоогоор 1 минутын турш хажуу тийш хойш нь хөдөлгөх хэрэгтэй. Өндөр наснууд өвдөөс хойш 17 цагаас хойш кофе, өтгөн цай уух, тарус зэрэг усархаж юмс идэхээ зогсоох хэрэгтэй. Кофеин давсганы булчин чочроож шөнийн шээсийг 2 дахин ихсгдэг. Анхааран сонссон та бүхэндээ баярлалаа.